Ер нь бол бид нэг зүйлийг энэ дээр бол маш тодорхой болох ёстой. Өөрөөр Оросууд энэ 49% бодлоготой 51% нь тэр Лондонгийн арбитрийн бирж дээр тэр стандарт банкнд яваад өгөх юм байна гэдэг тийм айдас байсан учраас энийг зарсан байхаа гэж би харж байгаа. Тэгэхээр 9 сарын 2-ны өдөр билүү Лондонгийн арбитрийн шүүх хуралдаад эхний хэсэгчсэн шийдвэр гаргасан юм байлаа. Тэр хэсэгчсэн шийдвэрээр бол хамгийн багадаа $50 сая үндсэн тэр зээлээс төлөгдөн. Дээрээс нь шүүхийн бусад өмгөөлөгчийн төлбөр мөлргээд нийтдээ $75-аас $100 сая төлөгдөх магадaltaй гэсэн шийдвэр гарсан байна. 3 сарын 20-ны өдөр Лондонгийн арбитрийн шүүх хуралд нь энэгээр бол тодорхой шийдвэрүүд гарах байх. Тэгэхээр өнөөдөр энэ 49% хувийн хвшилтайч байна уу, хувьсгалдаач аавна уу, 49% Монголда байгаа юм байна. 51% хаана байна? Тэр гарын үсэг зурсан тухайн Эрдэнэтийн захирал төрийн өмчийн орооны дарга нар тэр хуурамч гарын үсэг зурсан гэдгээр прокуророос хүчингүй болгоод тэр хүмүүс төлөхгүй. Жастин Батхуу гэдэг хүн өршөөлөөр суллагдаад энэ асуудал дээр хэрэг хүлээхгүй учраас тэрийг төлөхгүй. Тэгэхээр дахиад $75-аас $100 сая Монголын төрийн өмчит компани бидний карманд орох ёстой мөнгнөөс дахиад $75-аас $100 сая төлөх юм байна. Төрийн өмч ингэж хандагч байна. Төрийн өмч ийм байдлаар хүндрэлд асуудалд орж байна. Тийм учраас сая миний мэдээлэлтэй холбогдуулаад төрийн өмчөөрөө дараагаас асуулт байна. Өөрөөр хэлбэл тэр $58 сая төлөгдсөн үү? Нэгдүгээрт. Хоёрдугаарт Лондонгийн арбитрийн шүүх 3 сарын 20-нд хуралдахтай ойролцоогоор хэдэн сая долларын төлбөрийг Монгол улсын Эрдэнэт төлбөр төлөх ёстой гэдэг тэр шийдвэрийг гаргах юм байна. Ойролцоогоор ямар мэдээлэл байна? Энэ дээр тодорхой хариултыг өгөөдгөө.